Өнгөрсөн онод иргэдийг ихэр хохиролд оруулсан бас томоохон сургамж өгсөн зүйл бол Пилетайн буюу пирамид хэлбэрээр гарч ирсэн сүлжээний асуудал билээ. Тэгвэл энэ жил тус гэмтэрэг нүрээ нун дахин гарч ирж байгаа талаар Орхон аймгийн цагдаагийн газраас мэдээллээ. Улсын мөрдөн байцаагалмаас одоо улс орны хэмжээнд залилах гэмтэрхээс өртсөн сэргийлэх чиглэлээр одоо арга хэмжээг одоо 2019 оны 4 сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 сарын 15-ны хооронд одоо зохион байгуулж явуулж байгаа. За энэний хүрээнд бол Орхон аймгийн цагдаагийн газраас одоо төлөвлөгөө гараад ажил арга хэмжээг одоо зохион байгуулж байгаамаа. За Орхон аймагт бол ер нь залилах төрлийн гэмтэрэг нь бол нэгдүгээр энэ эрдэнэ үйлдвэрийг дагаад эрдэнэ үйлдвэрт одоо ажилд оруулж өгөх хүмүүсийн хэрэгцээ шаардлага байгаатай холбоотойгоор эрдэнэ үйлдвэрт ажилд оруулж өгөх босод мөн төрийн өмчид одоо салин өндөр байгууллагуудад ажилд оруулж өгнө гэж одоо гэмт этгээдүүд иргэдийг одоо залж одоо хохирох гэмтэрэг бол сүүлийн 1-2 жил бол их гарч байна. За энийг бол манайхан илэрхийлээд бас тодорхой төрлийн одоо хүмүүсийн шалгаад одоо явж байгаа асуудал байна. За мөн сүлжээний гэдэг одоо бизнес гэдэг асуудал пирамид бизнес. Бас энэ бол Монгол бас ториотой бизнес байгаа. Энтэй холбоотойгоор бас иргэдийг одоо заллих. Одоо ингээд зүгээр мөнгө авдаг байсан нь сүүлийн үед одоо бараа бүтээгдэхүүнээр одоо урамшуул өгнө гэдэг асуудлаар одоо бас ингээд пирамидын сүлжээний одоо бизнес гэдэг юм бас гарч ирж байна. За энтэй холбоотойгоор ард иргэд маань ийм битгий итгэж мөнгө өгөөч ээ. Одоо удаа дараа одоо ер нь бол сүүлийн 3 жилийн асуудлыг одоо ярьлаа. G-Time дээр Ultimate Cycle-ээр одоо өөр босод одоо олон хүн хогссон сүлжээнд бол Орхон аймгийн иргэд их ер нь босод аймгийн иргэд бодвол өртөж охирдог. Тэгэхээр эндээсээ өртөн сэргийлээч. За мөн Facebook-ийн код одоо амарханаар хийдэг. Эсвэл одоо бусдын одоо гар утас компьютер Facebook-ээр нэвтэрч ороод гарахтаа тэр ном журмынхаа дагуу гардггүй. Ингээ орхитгоос болж Facebook-ээр бусдад одоо чатаар бичүүлж мөнгөө зайлуулах явдал бас нэлээд гарч байна. Тэгэхээр энэ талаар одоо компьютерийн аюулгүй байдал тийм интернетийн өөрийн одоо код энэ асуудлаа одоо нууцлаа хангаж ажиллаач. Энэ мэт талд гэмтэргүүд ихэвчлэн интернет орчинд үлдэгддэг байна. Мөн Солонгос улсын хөтөлбөрийн гэрээ байгуулах, эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгөн зэрэг нэлээд олон залилангийн үйлдэл гарч одоогоор 4 хүн ял шийтгэл хүртэж 40 орчим хүн хохирсон байна.